За төсвийн тодтол ярьж байна. Энэ төсөв өргөн баригдаад хилцэгдээд батлагдаж явах үеэсээ л бараг тодтолын тухай үедээ л гарч ирсэн. Энэ төсөв чинь хэд өөдрөг төсөөлөлтөө байна. Хэд улс төрийн зорилго тавьчихсан эдийн засгийн бодит утгахгүй байна. Гадаад дотоод нөхцөл байдал, хуршүүдийн чинь нөхцөл байдал, олон улсын нөхцөл байдал чинь ийхт болохоо байчлаа л гэжсэн тухай үед. Өргөн баригдаж яхад нь батлагдаж яхад нь нөгөө зүүрлээд хэлэх юм бол нэг өнгөрсөн борооны хойноос цов нөмрүү гэдэг юм л одоо болж байна л да. Тэр үед аль хэдийний үйл нь гараад бороо орхон тодорхой болчихсон нөхцөл байдал юм л бас. Харин ч одоо нөгөө тэр үеийн үйл чинь улам зузаарчихсан. Одоо бараг аяга цахилгаантай орох гэж байгаа юм уу? Инфляци хоёр оронтой тоороо ороход тодорхой болчихсон. Яг үүндээ Монгол улсын чинь валютын цэвэр нөөц гэдэг зүйл чинь бараг хасах руу орчихсон. Нүүрсний үн одоо $70 гээд тавьчихсан байна. Өнгөрсөн 7 хоногийн арилжаанууд чинь 60 хэдээрээ зарагдахгүй. Дахиад дараагийн тодтолоодоо бас утгахгүй л хүлээж байгаа бах. Нөхцөл байдал нэг ийм л байна л да. Тэгээд цагийн имийг цагт нь хийгээс одоо нөхцөл байдал улам л хөнзөрчихсөн. Ер нь тэгээд энэ өнгөрсөн хугацааны нэг ийм сүржин PR-та олон төсөл хөтөлбөр тэр төсвийн тэлэлт олон зүйлээс л энэ бүхэн ер нь болж байгаа шүү дээ. Тэр мега төслийн санхүүжилтийн арга хэрэгслүүд мега төсөл гэдэг дээр жишээ нь төсвийн эхний шат явж байгаа болохоор бас нэг байр суурийг хэлчихье. Мега төслийн санхүүжилт олон зүйлүүд дээр миний хувьд мега төсөлдөө биш санхүүжүүлж байгаа арга хэрэгсэлд нь би бас их шүүмжлэлтэй л ханддаг. Жишээ нь одоо мега төслийн хамгийн боломжтой гэж байгаа тэр Эрдэнэ-Үүрэнгийн төсөл гэхэд зөвхөн миний бодлоор бол голдгсон болвол тэр усан цахилгаан станцын тэзүүг харж яхад 10 гаруй жилийн иргэн төлөлдөх хугацаатай хөрөнгө оруулалтаа нөхчин гэсэн тооцоо тухай үед харагдаж ирсэн хэрвээ үнэн болвол жишээ нь ийм төслийг жишээ нь бид нэр тэр барих ашиглах шилжүүлэхээр нь гадаадын хөрөнгө оруулагчид нээлттэй зарлаад тэрний дараа 10 жил ашгаа болох нөхцөлийн тавиад улсын төсөвдөр үр зээл авахгүйгээр яагаад энэ талуудын арга хэрэгслийг бид нэр өнгөрсөн хугацаанд ерөөсөө тэр арга хэрэгслүүдийг бид нэр ашигладаг. Нэг улсын төсвөөс зээл авна, баярна, дараа нь төрийн өмчт компани байгуулагдана. Тэр төрийн өмчт компанийхаа авилга эцсийн усныг дараа нь хөөцөлддөг нэг ийм л чөтгөрийн тойрогтой. Одоо тэр нэг орхон анги гээд бас л юундар явж яадаг, мега төслөөр явж яадаг. Энэ төсөл ч гэсэн болдгсон болвол тэр Эрдэнэс 5 толгой нөөцний уурхаан байна, оюутал хоон байна, энэ том компаниудтай худалдаа авалтын тэр усныхан гэрээ төлбөрийг хийгээд энийг зах зээлийнхэн замаар улсын төсөвдөр үр зээл олон зүйлийг нэмэхгүйгээр л бид нар явуулахын арга барил, арга хэрэгслүүдийг энэ боломж бололцоог л эрэлхийлэх ийм л нөхцөл байдал байгаа. Тэгээд одоо бидний хувьд одоо бүхий л зүйлүүдийг ингээд арга барилын хувьд төрөл бүгдийг хийх ёстой. За санхүүжилт. За тийм. За тэгэхээр үргэлжилж байгаа гэрээн хийгдсэн ийм төслүүдийг бид нар хасах хэмнэх ямар ч боломж байхгүй. Энэ цаана нэг одоо гэрээгээр ажиллаа хийж байгаа хувийн компани байж байна. Тэр нь аль хэдийн зээл авцсан, ажиллаа төлөвлөсөн, энэ жил төсвөөс тэдэнд үүрэг авна гэгээд ажиллаа эхлүүлж байгаа ийм л ажлууд байгаа. Үргэлжилж байгаанууд нь бол 2-3 жилгээд өмнө бүр хийгдсэн ийм ажлуудыг бид нар дундуур нь зарцааж болохгүй. Зарцаах тусмаа энэ эрсдэлд ордог. Удах тусмаа энэ одоо үнийх нь төс төртөг нэмэгддэг ийм маш эрсдэлтэй ийм зүйлүүд байдаг. Тийм учраас 2-3 жилийн дотор бушуухан дуусгаад авах нь чухал байдаг. Нэгэнт эхэлсэн ажлуудыг бол ялангуяа их засвар, урсгал засварууд бол өөрөө энэ стандарттай байдаг барилгууд төр. Ерөө тэрийг нь хийхгүй бол дараагийн их засвар нь бүр их үнэтэй болдог. За иймэрхүү зарчмуудыг барьж ингэж явж байгаа гэсэн үг. За харин сая энэ төрийн хэмнэлтийн хуулиар бол маш сайн хэмнэгдлээ. 535 тэрбум төгрөг гэдэг бол одоо бага мөнгө ш. Төсвийн тодголоор нэг төгрөгийн одоо их засвар өөр урсгал засвар нэмэгдэж орж ирээгүй байгаа. За өмнөх гэрээнүүдийн ажлуудын энэ жилийн одоо дөнгөд явж байгаа гэдгийг тодруулж хэлье. Түрүүн та алдагталтайгээд 2.7 их найд 1.1 хэд хаанаас ямар тоо хараад хэлв би тэрийг сайн ойлгосонгүй. За энэ жилийн төсөв бол алдагдaltaгүй батлагдсан байсан. За одоо тодтголоор бол 1.3 их найдын одоо алдагталтаа ийм төсөв өргөн барьсан байгаа. Төрийн хэмнэлтийн хуулиар нийтдээ 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтууд татагдж байгаа. За энэ бол бас нэг баярлалаа байх зүйл биш. Үнэхээр харамсалтай. Яг энэ хуулийн дээр яг гişүүд маань янз янз л байгаа. Гэхдээ хинхэн би дэмжиж байгаа наар энэ хууль юу хэрэгтэй цаашаага ингэж байх нь зөв юм байна гэж хараад байгаа. Тэгэхээр энэ өөрөө ерөөсөө цэвэр хариуцлагын асуудал байна. Төсөв 11 сарын 15-нд батлагддаг. Ингээ 6 сарын 1 хүртэл үндсэндээ баг 7 сар байхгүй 7 сарын хугацаанд төрийн худалдаа авахчлага тендерийн хуулийн дагуу зохион байгуулах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ хаанаас эхлэх вэ гэхээр ерөөсөө төсөв батлах үеэр
бэлтгэл ажил нь дутуу шаардлага хангаагүй ийм одоо хөрөнгө оруулалтын зүйлүүдийг л төсөв дээр хийхгүй байх ёстой юм байна. Иймэрхүү зүйлүүд орсноос болоод эдгээр зүйлүүд нь ингээд хугацаанд хийгдэж чадахгүй болчиход байдаг ийм өндөр эрсдэл байна. Тэгэхээр энийг одоо цаашдаа төсвийн эрхлэн загч нар сайд нар маань одоо салбарт анхаарал илүү их хариуцлагатай болоход бол энэ их зөв одоо хөдөлгөөний зохицуулт байна гэж ингэж харж байгаа. За энэ бол миний одоо яг өөрийнхөө байр суурь шүү. Зарчим ингэж цааш явна гэж харж байгаа. За их хурлын дарга ерхий сайдаа бас нэг сайн мэдээ байгаа шүү. Сагснаас гадна. Өчигдөр Франц улсын Парис хотноо OECD-гийн хурал болсон эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын. За энүүгээр улс бүрд одоо зээлийн эрсдлийн ийм одоо шинжилгээгээр оноо өгдөг байгаа. За ингээд сүүлийн 20 жил манай одоо үнэлгээ ерөөс огт хөдлөөгүй байсан. Өчигдрийн хурлаар нэг шат одоо сайжирсан байгаа шүү. Тэгээ энэ бол их сайн мэдээ. Цаашдаа одоо манай зээлийн эрсдэл за засгийн газрын ялангуяа одоо энэ өрийн бүтц бол цаашаа сайжрах ийм одоо маш том боломж нэмэгдэж байна гэсэн үг гэдэг. Өнөөдөр OECD-гийн Country Risk Classification буюу энэ үнэлгээгээр 2025 оны 1-р сарын 1-ний байдлаар хамгийн өндөр эрсдэлтэй улсад ангилагдж ирсэн. За өнөөдөр манай засаглал нөхцөл байдлыг үнэлээд энэ эрсдэлтэй үнэлгээг бол сайжруулсан гэдгийг сая манай сангийн сайд хэллээ. Ер нь нэг жилийн хугацаанд төсөв 4 удаа тодтогч байгаа нь энэ санхүү төлөвлөлт, санхүүгийн цахилгаан хариуцлах сул, урьдчилсан тооцоо эрсдлийн удирдлагаас за нэг бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийн бүтц нэг өдөр бий болчихоогүй байна. Уулуургаас хамааралтай эдийн засаг маань өөрөө ийм нөхцөлийг бүрэлдүүлж байна. Өнгөрсөн 30 жилийн эдийн засгийн бүтцийн бодит байдал маань ийм. Энийг л өөрчлөх гэж бас өнөөдрийн дохио санамжийг бид өгч байна. За тэгээ валютын нөөцийг асуусан. Валютын нөөц бол үндсэндээ яг 5.2 тэрбум долларын валютын нөөцтэй байгаа. Өнөөдөр өчигдрийн байдлаар 240 сая долларын зээл бас Хөгжлийн банкнаас авч байгаа гэсэн мэдээлэл орж ирсэн. Энэ хэмжээгээр бодит нөөц нэмэгдэх боловч энэ эргэж төлөгдөх зээлүүд маань бол валютын цэвэр нөөцөд тооцогдохгүй. Төлбөрийн танцлын алдагдал тодтол хийхгүй тохиолдолд 550 сая доллараар нэмэгдэж төлбөрийн тэнцлийн алдагдал 1 тэрбум долларт хүрэх эрсдэлтэй гэж бид тооцсон. Ийм учраас төсвийн тодтол хийж байна. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг хязгаарлахын тулд төсвийн тодтол хийхэд нээлттэй хандаж галаад валютын нөөцөө хамгаалах, экспортын орлогыг нэмэгдүүлэх, ялангуяа уулуургаас гадна хөдөө аж ахуй, алт ноолур зэрэг салбарын орлогыг өсгөж, валютын урсгалыг нэмэгдүүлж энэ экспортоо төрөлжүүлэх бодлого баримталж, зардлыг оновчтой түвшинд барих, өөр ашиггүй хөрөнгө оруулалтуудыг танах, олон улсын хөрөнгө оруулалт итгэлийг хадгалах зорилготойгоор энэ төсвийн цахилгаан хариуцлагыг чангатгаж байгаа нь олон улсад бас манай нэр хүндийг санхүүгийн нэр хүндийг дээшлүүлж яах гэж үзэж болно. За энэ дотроо бид хөрөнгө оруулалтаас дөрвөн зарим нэрэд ирсэн. Жишээлбэл 210 тэрбум эрүүл мэндийн бол 60 тэрбум төгрөгийн тоног хөрөмжийн хөрөнгө оруулалт зарцсан төсвийн эмнэлгийн хуулиар зогссон. За 210 тэрбум төгрөгөөр засгийн газрын ордон барих гэх мэт хөрөнгө оруулалтууд за бас импортыг өдөөх хөрөнгө оруулалтууд бол үнэндээ бас зарцж байгаа. Ийм учраас ийм богино хугацаанд бүх юм эдийн засгийн бүтцийг өөрчилж чадна гэж байхгүй. Хэмж болох зардлуудыг бол өнөөдөр дистрагаар нь одоо бүх гадаад дотоод томилтоос ахуулаад хорол зөвлөгөөний зардлыг хүртэл бүхий л зардлыг одоо 1.8 их 80 төгрөгийн зардлыг хэмжээд байна. За тэр дотор 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, одоо 210 тэрбум төгрөгийн засгийн газрын ордон байшин барих, тэр номтын аманд байшин барих зардал гэх мэт хэмнэгдэж болох бүх зардлуудыг хэмнэсэ. Энээс цааш хэмнэвэл хүүхдийн мөнгө цалинд итгэл төтгөмжрөгөө орох учраас энэ одоо зайлшгүй зардлуудыг гаргаж төр санхүүжүүлэх ёстой. Ийм зарчмаар энэ төсвийн тодтол хийгдсэн. За энэ төсвийн тодтолын үр дүнд бол Монгол банкны тооцоололоор дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтнийг 1.7%-аар буурах тооцоололтой. Өөрөөр хэлбэл 1.9 их 80-аар зарлага танагдсанаар дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх өсөлт бол 1.7% буурныг тооцож байна. Гэхдээ тодтол хийхгүй тохиолдолд төлбөрийн тэнцлийн алдагдал 550 сая доллараар нэмэгдэж ханш сулрах, инфляц нэмэгдэх эрсдэлтэй ханшид үзүүлэх дарамт 14%-аас дээш байна гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ тодтол бол макро эдийн засгийг докторжуулах хэмнэлтийн тодтол.
За уул уурхайн бус эдийн засгийн салбарыг дэмжиж бид ойрын 5 жилд 2 дахин нэмэгдүүлэх энэ одоо хүнсний хувьсгал, хүнсний салбар, хүнс экспортлогч орн болох IT-ийн салбар, аялал жуулчлалын салбар салбаруудыг дэмжих замаар, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих замаар бид энэ хувийн жиг 20% төрөх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ төлөвлөгөө боловсруулалт даалгавар өгсөн. Энэ чиглэлээр ч гэсэн мега төслүүдийг энэ экспорт импортын тэнцэл, төлбөрийн тэнцэл, макро эдийн засгийн доктортой худалдаага уялдуулж манай эдийн засгийн хөгжлийн яам мега төслүүдийг эрмэлэх ажлыг одоогор хийж байна. Нэгдүгээр тэнд техник эдийн засгийн үндэслэл хийгдснээр нь, хоёрдугаар экспорт импортод үзүүлэх дарамт боломжоор нь, за гуравдугаар Монголын эдийн засгийн шаардлагаар нь эрмэлж байгаа. Энэ дотор эрчим хүчний төслүүдийг эхний ээлжинд эрмэлэх, энэ чиглэлээр арай ажлууд хийх чиглэл өгсөн. Ойрын үед бас цахилгаан станцуудын чиглэлээр бол эрчим хүч экспортлогч орн болох зорилт бол амжилттай хэрэгжүүлэх ийм чиглэлийг барьж ажиллаж байна. Ер нь цаашдаа бид арьс шир, ноос ноолуур махмахан бүтээгдэхүүний экспортыг 2 тэрбум доллар түргэх ойрын хугацааны зорилтыг хэрэгжүүлнэ. 24-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан 14 мега төслөөс гашуун сухад ганц мод төмөр зам, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, нефт боловсруулах үйлдвэр, хөх нүүрсний цахилгаан станц зэрэг 5 нь хэрэгжиж эхэлсэн. За энэ усны төслүүд бол ТЭД 100 зураг төслөөр өргөж байгаль орчны үнэлгээтэй хамт боловсруулагдсан бэлэн болсон зарим төслүүд хангалттай судалгаатай байгааг бол харуулж байгаа. Харин үлдсэн төслүүдийн ТЭД 100 техникийн судалгаа дотоод зарим нь активдээгүй байна. Ийм учраас feasibility study буюу судалгаа бүрэн хийгдсэн төсөл 4-6 орчим, бусд нь хангалтгүй судалгаатай байгаа зэрэг нь бол эрэмлэх шаардлагыг харуулж байгаамаа таны хэлсэн салбарууд. Хөдөө аж ахуйн салбарын сайдын багц тусгасан 40 тэрбум төгрөгийн иргэн төлөв төгсөлтөд санхүүжилт буурснаар бол мал аж ахуй урвцын хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт, дасалдаж үйлдвэрлэлийн эрсдэл буюу гарал үүслийн баталгаажуулалт, тэжээлийн хүртээмж муудах эрсдэл нэмэгдэх магадлал өндөртэй. Ийм учраас хөдөө аж ахуйн салбар дээр энэ талаар одоо онцгой анхаарч ажиллах чиглэл өгсөн байгаа.